За хичээлдээ эргээд тавтай морил залуусаа. Тэгэхээр за ерөнхийдөө бол бид бүхэн өмнөх хичээлээр market structure буюу зах зээлийн бүтцийн талаар авч үзсэн. Тэгэхээр уг хичээлээр бол бид бүхэн ерөнхийдөө хэрхэн одоо зах зээлийн бүтэц market structure-ыг зураглах талаар үзсэн бол за өнөөдрийн хичээлээр бид бүхэн би одоо та бүхэнд одоо ерөнхийдөө 2 дугаар хичээлээр ерөнхийдөө жинхэнэ одоо зах зээл дээрх одоо жишээнүүдийг харуулна. Мөн одоо swing high, swing low одыг бол тайлбарлана. Мөн complex pullback буюу одоо хэцүү одоо pullback гэж нэрлэнэ. Энэ бүхнийг тайлбарлах болно. Тэгэхээр ерөнхийдөө миний анзаарснаар, миний бодлоор бол ер нь ихэнх одоо арилжаачдын хамгийн ерөнхийдөө алдаад идэг сэдв бол ерөнхийдөө swing high low одоо тодорхойлж чадаагүй. Мөн complex pullback-ийн ерөнхийдөө ойлголтгүйгээс болоод ерөнхийдөө маш алдаатай буруу арилжаанууд ерөнхийдөө арилж явах market structure ерөнхийдөө бүрэн гүйцэд ойлгоогүйгээс болж маш их алддаг. Тэгэхээр зах зээлийн бүтцийг тайлбарлах дээр бол заавал энэ одоо ойлголтууд орж ирнэ. Энэ ойлголтуудыг ойлгосноор ерөнхийдөө market structure бүрэн гүйцэд ойлгоно гэсэн үг. Тэгэхээр та бүхэнд эхлээд complex pullback-ийн талаар зааж өгье гэж бодлоо. За тэгэхээр complex pullback буюу монголоор орчуулах юм бол одоо complex гэдэг маань бол хэцүү гэсэн үг. Тэгээ pullback гэдэг маань одоо та бүхэнд өмнөх хичээлээр үзсэн. Тэгээ энэ хөдөлгөөнийг хэлдэг шүү дээ. Pullback одоо retracement гэж хэлдэг те. Зарим хүмүүс та бүхэн юу гэж дуудаж болно? Complex retracement гэж ойлгож болно. Complex pullback гэж болно. Ерөнхийдөө ижлэхэн ойлголт гэж болно. За тэгэхээр complex pullback. Тэгэхээр complex pullback гэж юм бэ? Complex pullback нь зүгээр pullback-ээс ямар ялгаатай юм бэ гэхээр за энд бол та бүхэн complex pullback-уудыг харж байна. За энийг ингээд тэмдэглэжээ. За эднэр бол бүгдээр complex pullback. За би та бүхэнд ялгааг нь гаргаж үзүүлэхийн тулд зүгээр pullback-ийг тайлбарлаж өгье. Харуулъя. За тэгэхээр энэ бол зүгээр pullback хөдөлгөөнүүд байна. Зүгээр retracement хөдөлгөөнүүд байна гэсэн үг. За тэгэхээр энэ хоёрын та ерөнхийдөө ялгааг нь харах юм бол хоёулаа ер нь бол pullback. Гэхдээ нэг нь complex pullback. Тэгэхээр зүгээр pullback-аас complex pullback яаж ялгардаг юм бэ гэхээр та бүхэн харуул complex pullback нь ерөнхийдөө тодорхойлоход хэцүү байдаг. Complex гэдэг нь ер нь бол хэцүү гэсэн үг гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр тодорхойлоход хэцүү байдаг. Энэ яг pullback юм уу? Pullback биш юм уу гэдгийг тодорхойлоход хэцүү байдаг. Яагаад гэвэл энэ одоо жишээ нь зүгээр энгийн pullback-аар бол энэ одоо өмнөх одоо structure ингээд задраад дээшээ бүтцийн задрал явагдаад энд бол ингээд pullback явагдаад дахиад бүтцийн задрал бол ингээд шууд явагдаж шүү дээ. Тэгэхээр бол энэ ингээд шууд bullish байна гэдэг одоо bullish одоо uptrend явагдаж байна гэж та бүхэн хэлж болно шүү дээ. Энэ үргэлжлүүлээд зурх юм бол шууд ингээд uptrend ингээд амархан ингээд явагдаж байна. Харин энэ одоо complex pullback-ийн хувьд бол та бүхэн анзаарвал энд нэг жижигхэн задралт үүсээд энд нэг жижигхэн задралт үүсээд тэгээд энэ жижиг задралтыг болохоор хүмүүс болохоор шууд даун тренд рүү шилжчихлээ буюу одоо доошо чиглэлтэй болчлоо, ханш доошо чиглэлтэй болчлоо гэд ойлгоод байдаг. Яагаад гэвэл одоо энд тэр одоо хүмүүс тэр буруу ойлголттой хүмүүсийн ойлгосноор бол энд бол энэ доошо ингэж энэ задарснаас болж задарсан нь ерөнхийдөө одоо энэ одоо том аптренд маань даун тренд рүү шилжчихлээ гэж ойлгоод идэг. Яг үнэндээ бол даун тренд рүү шилжээгүй. Зүгээр энэ маань зүгээр л complex pullback болж таардаг. Тэгээ complex одоо энэ дээр одоо sell арилжаанд орсон хүмүүс одоо жишээ нь энэ задрангууд sell арилжаанд ингэж жишээ нь орлоо гэж бодоход
sell арилжаанд ингээ орчлоо гэж бодоход та бүхэн харуул. Одоо stop loss энэ дээр тавиад өглөө гэж бодоход шууд stop loss-ыг хамаад дээшээс sell цохоод дээшээ одоо алдагдaltaй гаргаж байгааг нь харж байна. Алдагдaltaй арилжсан гэсэн үг. Тэгэхээр яг энэ яг юунаас болж алдаад байна гэхээр complex pullback-ийг таньж мэдээгүй байна. Complex pullback гэдэг маань pullback болохоос одоо тренд эргэжлээ гэсэн үг биш. Тэгэхээр бид бүхний яг том зургаараа харах ёстой байхгүй юу? Тэгэхээр complex pullback-ийг танихын тулд бид бүхэн том зургаар нь харж одоо complex pullback-ийг ялгах хэрэгтэй. Тэгэхээр одоо жишээ нь одоо энэ том зургаараа бол бид бүхэн харах юм бол одоо том зургаар нэг л одоо pullback-уд яваад байна шүү дээ. Том зургаар харвал тэгээд хүмүүс нөгөө нэг жижиг цаг руу шилжүүлээд харахаараа ингээд баахан ингээд ядаргаатай одоо жишээ нь ингээд байн ингээд задрал үсээд яваад байдаг байхгүй. Тэгэхээр энийг нь одоо хүмүүс андуураад за энэ тренд эргэжлээ, тренд ерөнхийдөө доошо чиглэлтэй олчлоо гэдэг. Ясан мем дээрээ тренд нь ерөөсөө алдагдаагүй. Яг л хിവэрээ энд одоо бүтцийн задрал үүсгэсэн. Энд яг бүтцийн задрал үүсгэсэн. Тэгэхээр ингээд аптренд нь явж идэг. Тэгээ энийг хүмүүс болохоор андуураад байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол юуны хэлэх гээд байгаа зүйл нь яаж энэ pullback-ийг ялгах вэ гэдэг талаар заах чинь. Тэгэхээр pullback-ийг ялгахын тулд бид бүхэн ерөнхийдөө бол том цагийг ашиглах хэрэгтэй. Хоёрдугаар одоо нөгөө нэгсэндээ энэ swing high, swing low гэдэг ойлголтууд орж ирнэ. Би та бүхэнд тайлбарлаад өгье. За энэ биччихээ swing low, low and swing highs. За тэгэхээр энэ ойлголтыг бид бүхэн мэдэх ёстой гэхлээр. За тэгэхээр swing low болон swing high гэдэг нь юу юм бэ гэхээр за энд бол энд swing low вийн хувьд бол энэ swing low үүссэн байна. За энд бол дахиад swing low үүссэн байна. За энд бол swing low үүссэн байна. За тэгэхээр энд бол ингээд нийтдээ 3 swing low үүссэн байна. Тэгэхээр swing low-ыг яаж таньж мэддэг вэ гэхээр ерөөхдөө swing low-ыг таньж мэдхийн тулд яг энэ structure бүтцийн задрал одоо энд үүсгэс хамгийн доотлын өмнөх хамгийн доотлын цэг нь гэж болно. Цэг буюу одоо level одоо яг одоо энэ жишээ нь candle байлаа гэж бодоход candle одоо лааны үзүүр нь одоо жишээ нь одоо swing low болж тарах нь шүү дээ. Тэгэхээр бүтцийн задрал явагдсны дараа одоо ерөнхийдөө swing low гарч ирнэ гэсэн үг. Дахиад swing одоо бүтцийн одоо задрал одоо үүссний одоо энэ бүтцийн задрал энд явагдсан байх шүү дээ. Тэгэхээр энэ бүтцийн задрал явагдснаас хамгийн өмнөх одоо байгаа одоо low буюу одоо low-ыг swing low гэж нэрлэнэ гэсэн үг. Тэгэхээр swing low нь аль болж тарах вэ? Энэ болж тарнаа. За дахиад энд бол бүтцийн задрал явагдсан байна. Бүтцийн задрал явагдахаас хамгийн өмнөх low нь аль вэ? За тэгэхээр энэ бол swing low байна тий. За энэ байна. Тэгэхээр бид бүхэн бол swing low-ыг бол ингэж танина. Swing low яагаад хэрэгтэй вэ гэхээр бид бүхэнд complex pullback-ыг маань ялгаж өгдөг. Тэгэхээр complex pullback-ыг ялгахад swing low чухлаа. Тэгэхээр ямар үед uptrend, ямар үед downtrend руу шилждэг одоо талаар та бүхэнд хэлье. Тэгэхээр одоо энд бол дандаа uptrend бүтцийн задрал дандаа дээшээ задраад swing low үүсгээд swing high үүсгээд swing low үүсгээд swing high үүсгээд явдаг шүү дээ. Ерөнхийдөө бол энэ swing high, энд swing low, энд swing high, энд swing low үүссэн мэ тэ. Тэгэхээр та бүхэн ерөнхийдөө ойлгохдоо swing high-ыг эвдснээр swing low үүснэ. Swing high-ыг эвдснээр swing low үүснэ гэж ойлгож байна. За тэгэхээр
swing low эвдрээгүй цагт хизээч та бүхэн энийг тэмдэглээд аваарай. Энэ бол маш чухал ойлголт. Swing low хизээч эвдрээгүй тохиолдолд манай энэ uptrend буюу тренд маань ирэхгүй. Буюу одоо даунтренд рүү шилжихгүй гэж ойлгож байна. Тэгэхээр хүмүүсийн яг хамгийн алдаад байдаг зүйл нь энэ баггүй юу? Энэ ойлголт. Одоо жишээ нь комплекс бүх байкаа ялгах чадаагүйгээс бол маш их алддаг. Одоо энэ дээр ингээд дунд нь ингээд задарсан энэ задарлуудыг хүмүүс swing low эвдэрчлээ гэж үзээд байдаг. Одоо ясандаа бол swing low хийцээч эвдрээгүй. Swing low энэ байгаа шүү дээ. Хэрвээ swing low-ыг ингээд эвдсэн тохиолдолд тренд бид бүхэн ер нь бол эргэх тал руу шилжиж байна гэж ойлгож байна. Яагаад гэвэл swing low эвдэрсэн байна те. Харин эсвэргээрээ swing low ингээд ерөөсөө эвдрээгүй энд байхад одоо энэ swing low хизээч эвдрээгүй шүү дээ. Тэгэхээр энэ swing low хизээч эвдрээгүй байхад хүмүүс одоо энэ дундах одоо жижиг одоо яг одоо юуны доторх одоо энэ одоо мужийн доторх одоо задарлуудыг ерөнхийдөө бол swing low нэвдэрчлээгээд эндээ sell арилжаанд ороод одоо жишээ нь энд ингээд задарчлаа гэд ороод тэгээд нэгсэндээ алдагдaltaй арилждаг гэсэн үг, алдагдaltaй гардаг гэсэн үг арилжаанаас. Тэгэхээр бид бүхний яг хэлээд байгаа юм swing low-го таньж мэдснээр яг зах зээлийн яг зөв трендийг олж таньж мэднэ гэсэн үг. За яг энэ uptrend яваад байгаа юм уу? Downtrend яваад байгаа юм уу? Яг бид та бүхэнд хэлсэнчлэн trend is your friend until the end гэж бас үг өгдөг шүү дээ. Тренд бол таны найз юм аа. Гэхдээ дуслаа л таны найз гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо энэ swing low нь эвдрээгүй цагт л одоо uptrend бол таны найз болж байна гэсэн үг. Тэгэхээр uptrend буюу дандаа хөвчлэн buy арилжаал харж явна гэсэн үг. Buy арилжаанд л орно гэсэн үг. Тэгэхээр хүмүүс маань бол яг ийм сайхан uptrend явагдаж байхад трендээ буруу таньснаас болоод нэгсэндээ энэ дундах энэ жижиг одоо бүтцийн задрал swing high болон swing low эвдрээгүй байхад эсэргээр бол down трендэд swing high эвдрээгүй байхад ингээд арилжааны одоо тренд эргэжлээ, down тренд рүү шилжчихлээ гэж харж одоо буруу дүгнэснээс болж одоо sell арилжаанд энэ дотор sell арилжаанд ороод алдагдал хүлээж гардаг. Нэгсэнд зөв арилжаанд орохын тулд за энэ swing high эвдэд шинэ swing low эвдэрчлээ. Шинэ swing low үүсчлээ. Энэ шинэ swing low эвдрээгүй цагт би дандаа яг buy арилжих болно гэсэн. Buy буюу дээшээ. Тэгэхээр энэ эвдрээгүй цагт л одоо эвдрээгүй байгаа цагт swing low-д эвдрээгүй байгаа цагт дандаа buy арилжаа харж явах нэ. За энэ ойлгосон тий? За тэгэхээр swing low эвдэрсэн цагт бид бүхэн яг юу харах вэ гэдэг дээр харуулъя. За энд бол swing low шинэ swing low үссэн байна. Ягаад гэвэл юу вэ? Swing high эвдэлсэн. Учраас шинэ swing low үссэн тий. За swing low бид бүхэн эвдэрчлээ тий. За тэгэнгүүт бид бүхэн одоо тренд эргэжлээ гэж харна гэсэн шүү дээ. За эвдэлчлээ. За тэгэхээр ерөнхийдөө тренд эргэх тал руугаа шилжчихлээ гэж хэлж болно. Гэхдээ бид бүхэн бас энийг илүү баталгаажуулахын тулд хүлээн. Тэгэхээр буцаж яваад шинэ одоо lower high үсгээд нэгсэндээ дахиад шинэ одоо lower low үсгэх үед одоо бид бүхэн яг тренд тэр чигээр ер нь эргэжлээ гэж үзэж болно гэсэн үг. Тэгэхээр энэ яг ингэснээр бол одоо энэ шинэ одоо
Энэ бол lower high гэж болно. Lower high буюу одоо өмнөх одоо оройгоос нам орой үсгэсэн биш үү дээ. Тэгэхээр энийг бол lower high гэж нэрлэдэг. Lower high гэж нэрлэдэг. Нэгсэндээ шинэ lower low үсгэж ижил одоо энэ шинэ одоо шинэ lower low үсэж юм л да. Энд бол шинэ lower low үссэн байна. Lower low үссэн байна. Lower low. За тэгэхээр энд нэгсэндээ lower low үсснээр тренд тэр чигтээ эргээд ерөнхийдөө down трендийн чиглэл рүү буюу одоо доош бид бүхэн дандаа sell арилжаа ер нь харж арилжна гэсэн үг. Тэгэхээр трендийг ингэж ойлгоно. За тэгэхээр ойлгосон тий? За хэрвээ бас ингэж үзнэ. Одоо илүү одоо нөгөө нэг ойлгомжтой болох үүднээс би та бүхэнд бас нэг жишээ харуулъя. Жишээ нь саяны complex pullback дээр одоо swing low, swing high бол ойлгосон гэж бодож байна. За swing low, swing high. Swing low гэдэг маань бол бүтцийн задарлын хамгийн өмнөх одоо ёроолно гэж үзсэн. Swing high нь бол эсэргээрээ одоо бүтцийн задарлын хамгийн өндөр одоо high байсан. Сая бол swing high-ыг одоо энэ бол swing high болж штэ. Яг энэ задарлаас өмнөх хамгийн өндөр одоо цэгтэй. За тэгэхээр одоо бид бүхэн одоо down trend дээр complex pullback-ийг яаж харагдах талаар үзье. Down trend-д одоо яаж харагдах талаар үзье. Тэгвэл илүү ойлгомжтой болох байх. За ингээд задарчлаа. За тэнгүүд нөгөө нэг complex pullback чинь гарч ирлээ гэж үзье. Хөө яана. Энэ дэр бүтэц эвдэрчлээ штэ. Та бүхэн одоо энд одоо buy арилжаа харах байсан баг. Хэрвээ одоо бүтцийн зөв ойлголтгүй байсан бол өө яана энэ бүтэц эвдэрчлээ. За buy дээр uptrend явагдчихлаа шүү. Buy дээр за stop loss өмнөх ёроол дээр нь тавьчих. За дээш харъя гэд одоо арилжаанд орсон болвол яах байсан бэхээр та бүхэнд харуулъя. Ямар зүйл хөвчлэн тохиолддог вэ? 90% нь ямар зүйл тохиолддог вэ гэхээр бүүм таны stop loss-ыг тэр чигт нь хамаад таныг алдагдaltaй арилжаанаас гаргана. Ягаад гэвэл ерөнхийдөө та трендээ буруу таньсан. Трендээ ойлгоогүй гэж хэлж болно. За тэгэхээр ерөнхийдөө бол өмнөх swing low эвдэрчлээ. За тэгээд өмнөх swing low эвдэрчлээ. Тэгээд өмнөх stop swing low эвдэрсний дараа шинэ ингээд lower low үсгээд шинэ higher high үсгээд шинэ одоо lower low үсгээд шинэ lower high үсгээд тренд ингээд бүрэн утгаар эргэж байгаа шүү дээ. За тэгээд ингээд байж ялаа гэж бодоход одоо бид бүхний down trendтэй яваад. Down trend одоо биелсэн гэсэн үг. Down trend тэр утгаараа биелсэн гэсэн үг. За энэ дэр down trend биелсэн. Амжилттай биелсэн. За амжилттай биелсэн те. Down trend. За одоо бид бүхэн амжилттай биелсэн юм чинь яах вүлээ? Дандаа sell арилжаа харна, тийм үү? Ягаад гэвэл тренд бол таны найз. За тэгэхээр бид бүхэн энд бол дандаа buy арилжаа харж арилжиж байсан бол энд одоо sell арилжаа харж арилжах нь шүү дээ. За энэ дахиад complex pullback буюу хэцүү pullback явлаа гэж үү. За энэ үед та бүхэн яах вэ? За энэ үед та бүхэн яах вэ?
За энэ үед та бүхэн яах вэ гэхээр энд бол swing high найл байна. Swing high. Шинэ swing high үүссэн шүү дээ. Энэ swing high-аас саяын дараа дахиад нэг шинэ swing high үүссэн. Тэр нь бол энэ swing high юм те. Энд swing high үүссэн. Тэгэхээр энэ swing high эвдрээгүй цагт энэ бол маш чухал ойлголт. Эвдрээгүй цагт та бүхэн хизээч баа ярилжаа харахгүй. Ийм амархан. Ерөөсөө л ингээл ойлгож байгаа. Swing high эвдрээгүй цагт та бүхэн хизээч баа ярилжаа харахгүй. Мөн нөгөөтэйгөр swing low задраагүй бүтцийн задрал үүсгээд доошо ингэж задраагүй цагт та бүхэн хизээч сэл арилж харахгүй эвдрээгүй цагт. Тэгэхээр энэ бол market structure дээр хүн болгоны хамгийн их алддаг зүйл гэж хэлж болно. Тэгэхээр complex pullback swing high swing low таньж мэдээгүй цагт ерөнхийдөө market structure-ыг бүрэн ойлгож чадахгүй мөн ихэнх тохиолдолд алдна гэсэн. За тэгэхээр энэ хичээл та бүхэнд ойлгомжтой байгаа гэж найдаж байна. За одоо ерөнхийдөө бол би та бүхэнд аль болох ерөнхийдөө анхан шатны одоо мэдлэг ойлгож байгаа учраас ингэж зураглалаар тайлбарлахаас өөр арга байсангүй. Одоо арай жоохон гүнзгийрээд жинхэнэ өмнөх одоо энэ market structure 1 хичээл болон market structure 2 гэдэг хичээлээ хослуулад яг жинхэнэ зах зээл дээр хэрхэн market structure-ыг зураглах уу, market structure-ийн swing high, swing low мөн complex pullback-ыг хэрхэн таних уу гэдэг талаар одоо яг энэ бичлэгэн дээр одоо үргэлжлүүлээд заах гэж байна. Тэгэхээр та бүхэн бас анхаарлаа хандуулаарай. За та бүхэн replay mode-оор яачаа. За та бүхэн одоо евро USD-гийн евро долларын энэ гэсэндээ евро долларын 4 цагийн одоо чартыг харж байна. За 4 цагийн чартаар бол та бүхэн харах юм бол 4 цагийн чарт дээр ойлгомжтой тренд явагдаж байна те. Uptrend. Яаж uptrend явагдаж байгааг нь бид бүхэн мэдж байгаа гэхээр бүтцийн задралууд дандаа дээшээ задарсан байна те. Swing high-уудаа дандаа эвдээд шинэ swing low-уд үүсгээд яваад байна те. За энэ одоо жишээ нь шинэ swing low үүсгэсэн байна те. Яагаад гэвэл энэ бүтцийн задралын хамгийн өмнөх low нь энэ байна те. Энэ биш. Энэ биш. Энэ биш. Энэ биш. Энэ биш. Энэ биш. Энэ. Яагаад гэвэл swing low гэдэг бол бүтцийн задралын хамгийн өмнөх low. Тэ? За энд бол шууд тэгж ойлгож болно. За энд бол та бүхэнд бас харлаа. За энд бол бас pullback явсан байна те. Энд бас бүтц задарсан байна. Бүтц задрахтаа swing low нэлээлээ. Бүтцийн эвдэрлээс өмнөх хамгийн доод low. За энд бас бүтц задарсан байна. За бүтцийн задралын хамгийн өмнөх low нь энэ байна те. Тэгэхээр swing low нь энэ байна. За ингээд явж исэн. За энд бол pullback гэдэг бол яг иймэрхүү жижиг хөдөлгөөнүүд дээр бол хэлэхгүй. Одоо жишээ нь энэ бол жишээ нь pullback биш. Яг зөв одоо pullback болж чадахгүй. Яагаад гэвэл pullback гэдэг бол бас тодорхой хэмжээний pullback хөдөлгөөн хийж энийг pullback гэж хэлнэ. Одоо нэгсэн арай одоо pullback одоо яг арай ингээд яг одоо sell candle-ууд одоо bearish хандлагыг баг зэрэг үзүүлээд тэгээд дэшээ явж задлсан бол яг
амжилттай pullback гэж харна. За энд бол жишээ нь энийг бас pullback гэж харж болно. Энэ баг зэрэг ингэж доош ер нь нэлээд бас pullback-ыг харуулсан байна. Тэгэхээр энд бол swing low нь аль вүлээ? Swing low нь энэ үү те. За энэ бол swing low биш. За тэгээд нэгсэндээ энэ swing low. Тэгэхээр энэ swing одоо энд бол pullback-ийн яг complex pullback-ийн жишээ харагдаж шүү дээ. Энд бидний шинэ одоо swing low үүссэн те. За энэ swing low эвдрээгүй цагт бид бүхэн дандаа buy ярилж харна гэсэн шүү дээ. Тэ? Би одоо энэ тэмдэглэжээ. За тэгэхээр энд бол complex pullback яг утгаараа өстой гоё харагдаж байна. Та бүхэнд. За тэгэхээр энд бол шинэ swing high үүсгэсэн те. Swing high үүсгээд доошлоод. За энэ яасан бэ? Энд ингээд нэг задрал үссэн юм шиг харагдаж байна те. Тэнгүүд нөгөө нэг хүмүүс чинь ихэнх алддаг хүмүүс ихэнх хүмүүс бол яаж хардаг вэ гэхээр ингээд swing low эвдрээгүй байхад зүгээр л энэ одоо дундлын одоо энэ жижигхэн одоо structure одоо mini structure-ыг swing low биш mini одоо зүгээр жижигхэн юм structure эвдэрлийг одоо жинхэнэ нөгөө нэг тренд эргэжлээ гэж хараад эндээ sell арилжаанд ингэж хөвчлэн ихэнх арилжаачд ороод тэгээд алдагдал хүлээгээд гардаг те. Тэгэхээр одоо та бүхэн хизээч одоо энд бол одоо энэ хичээлийг үзснээс болоод одоо энэ задарснаас үүдээд sell арилжаанд бол энэ хавьд бол орохгүй. Харин эсэргээрээ та бүхэн одоо бидний миний дараагийн заах хичээлүүдээр бол одоо тодорхой левел дээр очиод тэр левелээс бол хэрхэн одоо яг зөв баталгаанууд аваад арилжих талаар заана. Энэ хичээлээр бол та бүхэн яг бүтцийн задралыг үзэж байгаа. Тийм учраас энэ талаар дараагийн хичээлээр заах учраас одоо заахгүй. За тиймээс одоо чинь энэ swing low задраагүй тохиолдолд бол та бүхэн хизээч одоо баярлж анхаарахгүй гэхээр гэж одоо мэдснээр бол та бүхэн энд бол дахиж ийм арилж харахад хизээч алдахгүй болчлоо те. Тэгэхээр эсэргээрээ баярлжаанд орё. Жишээ нь баярлжаанд орё те. Шинэ swing low-ийн одоо энэ жишээ болгож байгаа шүү. Swing low-ийн доор тавиад үгүй. Тэгээд дараачийн өмнөх swing high дээрээ тавиад үгүй. Тэгсэн бол одоо та бүхэн яг ямар арилжаанд орох гэсэн харъя. За take profit буюу ашиг авах цэг дээр ирсэн байна те. Тэгэхээр та бүхэн энэ энгийн ойлголтыг ойлгосноор та бүхэн шууд одоо амжилттай арилжаа чинь бол одоо үндэс суурэ тавьчлаа гэдээ ойлгож хэрэгтэй. Яг гэвэл market structure бол миний бодлоор бол market structure-ыг таньж мэдснээр бол таны арилжаа 10 20 дахин сайжрах боломжтой гэж хардаг. Тэгэхээр бол маш том ойлголт болохыг мэдж ойлгож авсан байхаа. За үргэлжлүүлээд харъя. Шинэ бид бүхэнд swing high үүссэн байгаа шүү дээ. Шинэ swing high. За swing high үүссэн. За энэ swing high эвдэрсэн цагт. За тэгэхээр хичээл market structure-ийн хичээл 1 дээр бид бүхэн юу гэж үзсэн бэ гэхээр энэ бүтцийн задралыг яг юугаар одоо яг зураглахтаа яаж таньж мэдэх вэ? Бүтцийн задрал хэрвээ одоо бол бүтцийн задрал явагдаагүй байна те. Бид бүхэн яаж бүтцийн задралыг таньж мэддэг болсон бэ гэхээр энд бол swing high-ыг swing high-ийн одоо энэ одоо лааны үзүрийг одоо ханшийн одоо ла candle их биеэр хаасан цагт бол их биеэр хаасан цагт за би та бүхэн тодруулаад үгэй. За ингээд их биеэр хаагдсан одоо цагт candle ингээд их биеэр хаагдсан тохиолдолд юу лээ? Амжилттай
break of structure буюу бүтцийн задрал явагдлаа гэж үздэг тий. Хэрвээ амжилтгүй тохиолдлуудыг та бүхэнд харуулъя. За энд ингээд ийм урт зүйтэй ч гэж бол. За бүтцийн задрал. За энэ бүтцийн задрал мөн үү? Биш тий. Яагаад гэвэл юу вэ? Бүтцийн задрал гэдэг бол их биеэрээ дээр нь хаагдсан байх хэвээр. Candle-ийн үзүүрээр ингэж яасан тохиолдолд бол энийг бол бүтцийн задрал гэж үзэхгүй. Яагаад гэвэл одоо ханш бол энэ бүтцийн задралыг биеэрээ хаах моментум хүч бол алга байна гэж үздэг. Дээрээс нь дараагийн хичээлүүдээр бас үзнэ. Ерөнхийдөө liquidity гэж хичээл үзнэ. Тэр хичээлээр бол бас илүү тодорхой тайлбарлаж өгнө. За тэгэхээр бүтцийн задрал гаргаж ирэх нь бид бүхэн юу ч гэсэн replay mode явуулаад үзье. За энд бүтцийн задрал амжилттай явагдлаа. Тэгэхээр бүтцийн задрал амжилттай явагдсанаар шинэ бид бүхэнд юу үсэж байгаа вэ? Swing high үсгсэн тий. За шинэ swing high үсчлээ. За тэгэхээр шинэ swing high үссэн юм чинь бид бүхэнд бас юу үсгүүлээ? Шинэ swing low буюу энэ бүтцийн задралаас хамгийн өмнөх low буюу swing low тий. За бид бүхэнд swing high, swing low үсчлээ. Тийм учраас бид бүхэн дандаа яах вэ? Buy харж ярилж байна тий. За явуулаад үзье. За нөгөө нэг swing high эвдээд дахиад шинэ swing high үсэж гिचлээ. Тэгэхээр явуулаа swing high үсгэж учраас шинэ swing low үссэн мэ тий. Шинэ swing low үссэн. За тэгэхээр энэ swing low эвдрээгүй цагт бид нар юу вэ? Sell арилжаанд оролцохгүй. Зөвхөн buy арилжаанд оролцсноо. За бид хэдүүлээ явуулаад үзье. За харж байна те. Бараг л swing low-ыг эвдэхээ шахлаа. Гэхдээ эвдэхийн тулд их биеэрээ хаагдсан байх хэрэгтэй те. Тэгэхээр бол swing low үзүүрээрээ ч эвдээгүй. Нэгсэнд одоо хүндэлж जैन те. Swing low одоо respect хийж байна. За бүхаарэ өөрчлөлөө swing low эвдрээгүй цагт бид бүхэн хизээч sell арилжаанд арахгүй гэсэн те. Тэгэхээр одоо энэ одоо жишээ нь дахиад хэрвээ энд жижигхэн задралыг swing low гэж хараад хүмүүс одоо sell арилжаанд орсон бол ингээл дахиад алдагдalуулах байсан байна те. За дахиад явуулаад үзье. За шинэ swing high үсгэсэн байгаа те энд. За энийг дахиад эвдсэн байна. За энийг эвдсэн байна. За энийг хаана эвдсэн байна? Энийг хаана эвдсэн байна гэхээр энд бол эвдээг байна те. Та бүхэн харах юм бол энэ swing high үзүүрийг энд бол үзүүр энэ үзүүрээрээ хаахад бол бид бүхэн эвдээгүү гэж үзнэ. Та бүхэн харуул энд бол swing high-ыг эвдээгүү, шинэ swing high биш гэсэн үг. Шинэ swing high үүсээгүй гэсэн үг. Тэгэхээр шинэ swing high хаана үссэн бэ гэхээр энд үссэн. Яагаад гэвэл өмнөх swing high-ыг их биеэрээ энд эвдэж чинь те. Тэгэхээр энэ бол шинэ swing high-аа гэж тодорхойлогдно гэсэн үг. Тэгэхээр шинэ swing high үүсэхээс өмнөх одоо хамгийн доод цэгийг swing low гэж нэрлэнэ гэсэн те. Тэгэхээр бидний swing low хаана вэ гэхээр энэ swing low маань шилжээд энд swing low болсон байна те. Шинэ swing low болсон байна. Яг гэвэл энэ бүтцийн задрал эвдэхээс өмнө хамгийн доод low буюу swing low-ыг swing low гэж нэрлэнэ гэсэн те. За тэгэхээр ерөнхийдөө бол үндсээ ойлголттой болчихсон гэж та бүхнийг ойлгож байна. Swing low-ыг жинхэнэ зах зээл дээр хэрхэн таньж мэдэх талаар
ойлголттой болсон байх гэж найдаж байна. Тэгэхээр энэ swing low эвдрээгүй цагт бид бүхэн uptrend үргэлжилж байна гэж хараад дандаа buy арилжаал харна. Арилжааны боломжууд л харж ирлхийлнэ гэсэн үг. За swing low эвдрээгүй учраас бид бүхэн uptrend хിവэрэ байгаа тий. За энд бол дахиад swing high эвдэлж чинь тий. Энд бол үзүүрээр бол эвдлэг байна тий. Нэгсэндээ үзүүрээр эвдлэхийг бид бүхэн break of structure буюу одоо бүтцийн задрал гэж үзэхгүй гэсэн тий. Тэгэхээр та бүхэн бас энийг тайлбарлачих. Одоо энэ swing high үүссний дараа одоо ингээд үзүүрээрээ ингэж хаагдаж чадаагүй дээр нь их биеэрээ дээр нь хаагдаж чадаагүй цагт та бүхэн structure break-ийг одоо бүтцийн задралыг энэ одоо юуныхаа юугаар энэ үзүүрээ их биеэр нэвдчихэж шинэ одоо swing high үүсэх одоо нөхцөл бүрдэж байгаа гэж одоо шинэ юу хэлээ. Одоо тэгэхээр та бүхэн хэдийн энэгээр үзүүрээр эвдэж чадаагүй тэгээд энэ үзүүрээр эвдэж чадаагүйгээр ингэж явуулаад ингэж давж явуулж одоо энийг ингэж эвдсэн гэдгээр тооцохгүй нэгсэндээ үзүүрээр эвдэж чадаагүй бол энийг эвдчихэж энэ одоо үзүүрийн одоо оройг нь их биеэрээ эвдчихэж одоо шинэ swing high эндээ гарч ирж шүү зэ. Тэгэхээр ерөөхдөө бол энэ одоо хамгийн өмнөх swing low нь хаана ирэх вэ гэхээр энд ирж байна те. За swing low нь энд ирж байна. За тэгэхээр энэ эвдрээгүй цагт бид бүхэн buy арилж харахгүй те. За үргэлжлүүлээ. За яасан. За одоо нэг тренд эргэх одоо хандлага ирж шүү дээ. Тэгэхээр сая яг энд дурдсанчлан үзүүрээрээ эвдэж чадаагүй те. Энд бол үзүүрээрээ эвдэж чадаагүй байна. Үзүүрээрээ эвдэж чадаагүй ч гэсэн үзүүрийг нь энд сүүлд эвдсэн биш үү дээ. Тэгэхээр swing low нь swing одоо шинэ одоо structure одоо structure low нь энд үүсэж байна те. Тэгэхээр одоо бид бүхэн ерөнхийдөө down trend руу шилжихэд ер нь бол ойрхон байна гэж үзнэ. Гэхдээ яг бүрэн гүйцэд down trend руу шилжихийн тулд бид бүхэн яг бүрэн гүйцэд шилжсэн гэдгийг тодорхойлохын тулд дахиад нэг structure эвдчихэж нэгсэндээ шинэ одоо higher low lower high уучлаарай lower high үүсгэж энд одоо шинэ lower high үүсгэж одоо бид бүхэн баталгаажуулна шүү дээ. Энэ яг down trend руу бүхэлдээ шилжчихлээ гэдэг яг completely буюу одоо бүрэн гүйцэд шилжлээ гэдгийг тодорхойлохын тулд шинэ lower high үүсгэсэн байх хэвээр. За тэгэхээр юу ч гэсэн харчээ. За тэгэхээр энд бол юу ч гэсэн low үүссэн байна. За тэгээд одоо үргэлжлүүлээд үзэх юм бол за шинэ low. За энд бол low үүссэн байгаа. За энэ low маань энд ирж байна. За swing high энд байгаа. Одоо low нь энд байна. За тэгэхээр энэ structure-ыг эвдчихэж одоо бид бүхэн баталгаажуулах гэдэг байгаа. Тренд эргэжлээ гэж. За харъя. За амжилттай эвдлээ. Энд их биеэрээ хаачихлаа шүү дээ. Та бүхэн харж байвал их биеэрээ break of structure хийчлээ. За тэгээ үргэлжлүүлээд үзье. За дахиад break of structure хийчлээ. Тэгэхээр шинэ swing low энд үүссэн, lower low үүссэн. За тэгэхээр энд бол энийг задлж байгаа нь swing high нь хаана исэн бэхээр энд гараад ирсэн шүү дээ бидний swing high. За тэгэхээр энд swing одоо high нь үүсээд ирсэн. За энд swing low нь үүссэн. За энд дахиад энд swing шинэ low үүсгэсэн
учраас энэ бол swing high маань болж ирнэ те. За ингээд ерөнхийдөө тренд бүрийн хэрэгсэн гэж үзэн. Тэгэхээр бүрийн хэрэгсэн учраас бид бүхэн одоо энд sell арилжаан жишээ нь ингээд ороод явсан болол амжилттай арилжаа хийгээд явах боломжтой байсан гэсэн үг. За ерөнхийдөө structure-ийн ойлголтыг бол та бүхэн ойлгосон байх. За ингээд хурдан явуулчих. За энд та бүхэн харъя. За одоо яг гоё жишээ та бүхэнд харуулъя. Яг цаашид гарах одоо жишээ, амьдрал дээр гарах жишээнүүд дээр бас харуулъя. Амьдрал дээр гарах жишээ нь маш олон удаа гарна. За энд бол бидний шинэ swing high үүссэн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр swing high-ийн одоо үзүүрийг бид бүхэн харъя. Swing high үзүүрийг эвдэлж чадаагүй нэ. Тэгэхээр юу гэсэн үг? Энд эвдэлж чадаагүй байна гэхээр хэдийгээр үзүүрээрээ эвдсэн ч гэсэн энэ бол swing break of structure болж чадахгүй. Яагаад гэвэл break of structure бүрэн гүйцэд болохын тулд бид бүхэн биеэрээ хааж ах хэрэгтэй. Энд бол зүгээр үзүүрээрээ л хаачихсан. Тэгэхээр үзүүрээрээ зүгээр дээш яваад доороо хаагдсан тий. Тэгсэндээ энэ swing high үзүүрийн дээр нь хаагдаж чадаагүй гэсэн үг. Нэгсэндээ candle. Тийм учраас бид бүхэн энийг зөв одоо break of structure гэж үздэггүй гэж эхний хичээлдэр үзсэн. Тийм учраас бид бүхэн үргэлжлүүлэл sell арилж байгаа харна гэсэн үг. Buy арилжаа биш. За юу гэсэн үзье. За тэгэхээр харснаа та бүхэн ингээл доош явж байгаас хэрвээ бид бүхэн энийг буруу таниад та бүхэнд хэлсэн шүү дээ нөгөө зарим арилжаач ерөнхийдөө ингээд лааны үзүүрээр ингээд зүгээр сэтлээд доор хаагдсныг break of structure гэж харснаас болоод buy арилжаа хараад тэгээ buy арилжаанда ороод тэгээд ингээд алдагдал хүлээх байсан биш үү дээ. Тэгэхээр энийг бол break of structure гэж үзэхгүй шинэ одоо low wind шинэ дахиад үүсгэсэн байна. Тэгэхээр юу гэсэн үг лээ? Шинэ low үүсгэж байгаагийн хамгийн өмнөх одоо high нь бол swing high гэж явна гэсэн үг. Тэгэхээр энэ хамгийн өмнөх high нь энд swing high болж ирнэ гэсэн үг. Тэгсэндээ энэ swing high нь хിവэрээ үлдэнэ гэсэн үг. Энэ swing high нь хിവэрээ үлдэнэ гэсэн үг. Яагаад гэвэл энэ шинэ high үүсгэж чадаагүй. Тэгэхээр энэ swing high хിവэрээ байгаа гэсэн үг. Тэгэхээр энд бол шинэ low үүсгэсэн. За ерөнхийдөө бол энийг шинэ swing high гэж үзнэ. Ерөнхийдөө зарим тохиолдолд бас энэ дээр ирээд яг унах тохиолдлууд байдаг. Тэгэхээр энийг swing high гэдэг үзэж чинь энд шинэ swing low үүсгэсэн. Энэ бол өмнө нь swing high нь байсан. За одоо тэгэхээр бол энд бол шинэ swing high биднэрт үүссэн. За тэгэхээр юу лээ бид бүхэн дандаа sell арилжаа харж арилжаж явах хэрэгтэй. За дахиад үргэлжлүүлээд явуулаад үзье. За энд бол шинэ за энийг break of structure гэж бас үзэж болж байна бид бүхэн. Шинэ swing low үүсгэсэн те. Энд шинэ swing low үүсгэж гисэн. За шинэ swing low үүсгэн яг pull back гэж энийг авч үзэх юм бол энд break of structure явагдсан. Тэгээд энэ нь бол swing low болж байгаа. За тэгэхээр swing low энд эвдэрсэн байна те. Эвдэрсэн байна. Тэгэхээр дахиад эвдэрчээд энд бол дахиад swing low энд бол swing high нь бол эвдэрч чадаагүй байна. Яагаад гэвэл лааны үзүүрээр зүгээр лааны доор хаагдсан те candle. За тэнгүүд лааны доор хаагдсан тохиолдолд үзүүрээр нь авч үзсэнгүүд энэ дээр нь хаагдсан байна те. Тэгэхээр бидний шинэ swing low энд үүсэж байна. Шинэ swing high маань хаана үүссэн байгаа лээ?
энд үүссэн байна те. За. Ингэж авч үзсэн. За тэгэхээр энийг үргэлжлүүлээд үзье. Одоо хідэн жишээ авч үзье. За та бүхэн харж байгаа. За бидний swing low маань энийгэд үзсэн те. За тэгэнгүүт за энийг дахиад гүйлгчээ. За одоо бид бүхэн одоо нөгөө нэгсэндээ энд бид бүхний шинэ swing low үсгээд шинэ swing high үсгээд шинэ swing low үсгээд шинэ swing high үсгээд за энд бол хүчтэй ингэж доош орж ирсэн байна те. За тэгэнгүүт шинэ swing high нь бол энд үүссэн. За энд бол за энийг яг pull back гэж үзэх юм бол энийг pull back гэж үзэх юм бол swing одоо high-ыг үүсгэчихэд тэгэхээр энэ бол swing low гэж үзсэн те. За swing low энд бол эвдэрсэн. Гэхдээ энийг бол яг swing low гэж үзэхэд бол хэцүү юм байна та. Тэгэхээр энэ swing low хിവэрэ байгаа гэж үзнэ. Энэ бол яагаад swing low болж чадахгүй вэ гэхээр та бүхний энэ momentum-ыг харж яг ингээд яг огцом яг ингэж явсан болохоор энэ swing low гэж бас үзэхэд жоохон хэцүү л харагч чинь яг ингэж яг complex pullback яг ингэж явагдаагүй. Тэгэхээр яг энийг swing low гэж үзээ. Яг энэ swing low-ыг бол энэ бол respect хийгээд эвдэрч чадаагүй тий. Тэгэхээр бол бид бүхэн энэ дээр эвдэрч чадаагүй учраас баярлж харна. Баярлж маш сайхан явсан байна тий. За хэрвээ энийг swing low эвдсэн гэж үзэх юм бол swing low эвдээд lower low үсгэсэн тий. Lower low үсгэчлээ. Lower low үсгээд энэ swing high болчихно шүү дээ. За тэгж үзвэл хэвдүүлээ. Энэ дээр бас нөгөө swing high маань эвдэгдсэн байна. Тэгэхээр шинэ swing high үссэн гэсэн үг. Шинэ swing high үсгээр энэ swing low нь үснээр энэ бол swing low болж байна. Болж хөрж байна. Тэгэхээр энэ эвдэгдээгүй цагт бид бүхэн sell арилж харахгүй гэсэн үг. За явуулаад үзье. За энэ амжилттай эвдэгдлээ. Амжилттай хибээр бол амжилттай эвдэгдсэн байна. Та бүхэн харах юм бол энд бол яг хибээр хагдсан байна те энэ доор. Яг доор нь хагдсан байна. Тэгэхээр энэ бол амжилттай эвдэгдсэн гэсэн үг. Тэгэхээр шинэ swing high маань энэ болж ирнэ. За тэгээд swing low энэ болж ирнэ. Swing low дахиж эвдэгдсэн байна те. Дахиж эвдэгдсэн учраас бид бүхний шинэ swing high энэ болж ирнэ. За энэ мэдчлэн ерөнхийдөө бол та бүхэн structure-ыг таньж мэдэх нь байна. Ер нь бол энийг бол бас pullback гэж үзэн шүү. Ерөнхийдөө бол хэдийгээр энийг respect хийсэн ч гэсэн энийг pullback гэж үзнэ. За тэгээд энэ pullback гэж үзээд шинэ swing high үсгэсэн байгаа шүү дээ. Энд бол өмнө нь swing high үсгэсэн байсан те. Энэ swing high эвдээд шинэ swing high энд үсгэсэн байна. Тэгэхээр энэ шинэ swing high үсгэсэн учраас энэ бол swing low гэж явагдсан шүү. Тэгэхээр swing low-ыг эвдснээр шинэ swing low үсгэлээ. Шинэ swing low үсгэсэн. Үсгэсэн байсан боловч буцаад энэ swing high эвдснээрээ шинэ swing high үсгээд нөгөө энэ маань шинэ swing low болж үсгээд за энд бол дахиад энд бол эвдэгдсэн байна. За энд бол тэгэхээр дахиад энэ маань swing low болж болно гэсэн үг. Энэ маань swing low болчлоо гэсэн үг. За энэ маань эвдэгдснээр энэ swing low маань эвдэгдснээр энд бол шинэ swing high гарч ирсэн. Шинэ swing high маань яагаад гарч ирсэн бэхээр энэ шинэ swing low эвдсэн. За энд бол дахиад шинэ swing low үүссэн. Swing low эвдсэн. Тэгсэндээ шинэ swing low үүсгэсэн байна. Тэгэхээр энэ юу болох вэ? Swing high.
За ерөнхийдөө бол swing low, swing high мөн complex pullback-ыг бид бүхэн таньж мэдлээ. Тэгэхээр та бүхэн ерөнхийдөө энэ хичээлээ анхааралтай үзэж тэмдэглэж мөн яг өөрийнхөө trading view одоо платформ дээр одоо маркапуудаа тэмдэглэж яг ингэж над шиг ингэж тэмдэглэж явах юм бол та бүхэнд илүү ойлгоцтой болж ирнэ. Тийм учраас та бүхэнд бас ийм гэрийн даалгавар өгч байна. Одоо 4 цаг одоо за Euro USD дээр 4 цагийн чарт гаргаад тэгээд swing low, swing high-ыг ингэж тэмдэглэж аваарай. Тэгэх юм бол илүү ойлгоцтой болж ирнэ. Та бүхэн илүү жинхэнэ зах зээл дээр яг арилжаан дээр ирэнгүүт илүү хурдан мөн зөв зохистойгоор market structure-ыг ойлгож авах нэ. За тэгээд дараагийн хичээлээр уулзтлаа баяртай залуу сайн ойлгомжтой байсан гэдэгт найдаж байна.